Өдрийн өдрөг үзэгчтэй Гигэ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн яралтай тусламжийн тасгийн эмч анагаах ухааны магистр Тамир өргөдөж байна. Өдрийн өдрөг танд. Өдрийн мэнд та бүхэнд гэсэндээ өдрийн мэнд хүргэе, хүсэгчтэйсэндээ өдрийн мэнд хүргэе. За таны ажил тавлаг сайхан уу? Яралтай тусламжийн тасгийн эмчийг одоо урьж авчраа суулгацсан байдаг. Ажил ихтэй байсан бах та тий. Өчтөр жижигурд хоноод өглөө буугаад Өглөө буугаад та бүхэнд зав гаргаад иргэдтэй нэг яал тусламжийн талаар ойлгуулъя гэдэг. Та бүхний зориод ирлээ. Баярлалаа. Урилга хүлээн авсандаас их баярлалаа. Биш нэг эмч нар зочноор урихлаар бас их ард нөгөө яс авталцаад идэх ард нөгөө амар их ажил ааг амьсгаагүй их ажил хүлээж идэг учраас бас үнтэй хором хүчөөс нь хугасалж байгаа да жоохон гимшээд идэгий. Тий. Эмч нар чи ерөөсөө их л завгүй гүхий. Яралтай тусламжийн тасгийн эмч гэхэр бас бүр их оволцсон актрих ажилтаа байдаг болов гэж би хараад идэгий. За яг яал тусламжийн тасаг болохоор ер нь 24 цагийн үйл ажиллагаатай. Тэгээд хизээ ямар өвчтөн орж ирэх нь болохоор мэддэхгүй тий. Тэгээд хүнд өвчтөн үү, хөнгө өвчтөн үү мэддэхгүй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад заримдаа нэг харахад нэг 50 юм шиг, заримдаа харахад болохоор бужигнаад байгаа юм шиг тиймэрхүү тохиолдол болохоор байдаг гэсэн. За бид нар болохоор яаж гардаг вэ гэхээр 24:48, 24:72 гэдэг ээлжээр гарч идэг. За зарим эмгүүдийн маань хувьд болохоор яг бусад эмчнэртэй адилхан өдрийн 8 хийгээд 16 цагаараа хоноод жижүүрлээд явждаг гэсэн үг. За миний хувьд болохоор 24 цаг гараад 48 цаг амраад явдаг. Тэгээд 48 цагийнхаа амралтынхаа хугацаанд та бүхэн зориулээд байж болохоор ямар нэгэн хойно л асуудал гарахгүй гэсэн. Тийм байна. За яралтай тусламжийн тасаг гэд юм онцгой одоо тий хэсгээс би эмч дуудсан байгаа учраас яг энэ ажлын онцлог талаас нь таныг бас иргэдэд ойлголт өгөөч гэж хэлмээр байна. Түрүүний хэлсэнчлэн яал тусламжийн тасаг бол 24 цагийн үйл ажиллагаатай. Тэгээд ер нь бол ирсэн хүн бүрт энэ бол үйлчлэгийг хичээдэг. Гэхдээ маш их завгүй байгаа үед бол зарим хүмүүсийг бол харьяаллын дагуу явуулахаас бол арга бол байдаггүй. Тэгээд яал тусламжийн тасагт хүмүүс ирэхдээ нэг 100 грамм машинаар ч юм уу эмнэлгийн машинаар ингээ хурдж ирвэл төрүүлж үзүүлнэ гэсэн нэг ойлголт байдаг тийм юм болохоор ерөөсөй байдаггүй гэсэн. Бид нар үзээд ирэмблээд тухайн хүний хэн хүнд вэ тэр хүн төрүүлж үзүүлдэг гэсэн. Ямар одоо машин тэргээр ирснээс үл хамаарат гэсэн. Тий, хаанаас үдэл ирснээс үл хамаарат гэсэн. Зарим хүмүүс болохоор 1500 км-ийн цаанаас ирлээ, зарим нь болохоор хаагаа хөдөөрөнтгээс ирлээ гэдэг. Тэр нь болохоор бид нарт ерөөсөө асуудал бол биш. Бид нар хамгийн гол нь хин хүнд вэ тэр хүнийг төрүүлж үзнэ л гэсэн үг. За тэгээд тэр хүнийхээ асуудлыг шийдсээ дараа тухайн бусад хүмүүсийг болохоор үзнэ гэсэн үг. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг би төрүүлж ирсэн байхад яагаад энэ хүн төрүүлээд үзүүлээд байгаа энэ хүн эсвэл арын хаалгатай юм уу гэдэг тиймэрхүү нэг асуудал гарах гэдэг гэсэн үг. Тэр нь бол тийм шээ. Тэр нь бол хин хүнд вэ тэр хүнийг төрүүлж үзнэ гэсэн үг. Тэгээд бас нэг иргэдийн дунд маань яал тусламжийн засгаар ирээд үзүүлэхээр л хэвтэх юм шиг ойлгоод идэг. Тэгэхэд бид нар тэнд үзлэг хийгээд, шинжилгээ аваад, онцлогоо хийгээд за энэ бол үнэхээр яаралтай хэвтэх заалттай байна. Энэ нь бол амбулатороор үзүүлэх боломжтой байна. За энэ нь бол харьяал руугаа шилжих ёстой байна гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал хийдэг гэсэн үг. За дээрэс нь магадгүй нөгөө дотрийн засгууд нь ч юм уу мэдлийн засгууд нь оргүй байх юм бол яал тусламжийн засаг дээр удах тохиолдол байна. 24, 48, 72 цаг гэдэг. За ингээд ор гарцны дараа шилжих тохиолдол үүж байна. Тэгэхээр хүмүүс л болохоор яадаг вэхээр яал тусламжийн засаг ирээл бараг шинэлгээ өгөө шууд хэвтчих юм шиг бодоод идэг. Тэр нь бол тийм жоох өрөөсгөл ойлголт гэсэн үг. Яралтай тусламжийн тасаг амар ачаал ихтэй байдаг. Дээрээс нь хамгийн сүүлд нэг одоо ярилцлага авч яхад нэг эмч маань одоо нөгөө ажлын бус цагийн амбулаторын үйлчлэгийг хийгээд байна гэж хэлж ирсэн. Тийм. Яалтчгүй нөгөө нэг 17 цаг дуусаад амбулатор хаагангууд л нөгөө үзүүлж амжаагүй өвчнүүд ч юм уу эсвэл одоо зарим хүмүүс болохоор нэг юм шалтгаалдаг. Өдөр ажилтаа байсан. Тэгээ ажлаа тараад ирж байна. Одоо үзүүлэх гээд байна гэдэг. За яах вэ тэр нь байж болно. Гэхдээ тэр нь өөрөө олон улсад болохоор fast track буюу ингээд тусгай юм хэсэг байдаг. Тэр нь болохоор одоо ингээд амбулаторын өвчнөө үздэг гэсэн үг. Гэхдээ тэр нь болохоор төлбөртэй байдаг гэсэн үг. За манайд болохоор тийм төлбөртэй юм байхгүй болохоор бид нэр одоо хүнд өвчнийхөө хажуугаар л үздэг гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс мөн болохоор удаан үзлээ, эсвэл ойчлууллаа, удаан хүлээлгэлээ гэд бүх юмдаа идэх тийм тал бол байдаг гэсэн. Энд чинь нөгөө яг нөгөө эренбэрээ авч үзэх юм бол эн чинь бол урт хугацаанд хүлээж агаад үзүүлэх боломжтой хүмүүс л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий, бид нар чинь нэг 5 эренбэр үнэлдэг. Хөх улаан, шар, ногоон, цагаан гэд. Тэнгүүд зарим хүмүүс бол ногоон цагаанд орчих юм бол
2 цаг хүртэл хүлээж байгаад үйлчлэгээ эхлүүлээд буюу тэр ирэмблүүлээд тэгээд эмчд үзүүлээд онцлогоонд орох тийм цаг байдаг гэсэн. Тэгтэл нөгөө хүмүүс маань урт хүлээлгэлээ үдсэнгүү барьсангүү гэд гомдол гаргана эсвэл хилам хийн тий. Тэгээд бид нар бол маш хурдан л бүгдийг үсгийг хичээдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань жоохон 30 минут ч юм уу тиймэрхүү цаг хүлээж гараа жоохон бухимдаад идэг. Тэгтэл тэр чинь өөрөө яг журмандаа болохоор 2 цаг хүртэл хүлээж болно гэсэн журам байдаг гэсэн. Энэ бол зөвхөн нөгөө тухайн эмнэлэг гаргацсан шинж бүр олон улсынхаа одоо стандартаар нэг иймэрхүү байдаг. Тий, олон улстай юм байдаг гэсэн 2 цаг хүртэл. Яг амьтын сүвчнүүдийг бол бид нар шууд хүлээгээд авч байгаа шүү дээ. Тэрнээс бол шууд энэ хүн ингэ бүртгээд тэгээд дараа нь 15-20 минут гэдэг. Зарим газар буюу Швед улсад манай хамаатууд амьдардаг. Тэгсэн чинь тэнд болохоор ингээд яг 2 цагийг гүйцээдэг. Одоо ингээл 2 цаг гэх юм бол энэ хүн 2 цаг гүйцээх ёстой гэх. Тэгээд нөгөөдөл нь хүлээлийн заалтандаа хүлээж байгаа л 2 цаг нь болохоор орж ирдэг гэсэн. Тэр тасаг хоосон байх уу, тэр юмч завтай нь уу, завгүй нь хамаагүй, үл хамаарат гэсэн. Тэгээд үзлээ нөгөө хүн дээрээ асуудалтай бүх юм шийдэж өглөө тэгээ шууд гэрээ аягаар нь болохоор нөгөө нэг хэмжил нь очдог. Хэрвээ нэг хэмжлээ 14 хоногийн дотор төлөхгүй байх юм бол улсын байгууллага болон банкнуудын нөгөө авах үйлчлэгүүд бусад үйлчлэг авах ирэхгүй болчдөг. Нөгөө банкны картаа зурх гэхээр банкны карт нь хаагддаг. Тэгдэг гэсэн. Манайд бол тийм бол байхгүй шүү дээ. Бид нар бол нэг жишээ бол нэг басна айгу гоё юу вэ те? Тийм. Одоо энэ ч нөгөө хүн эрүүл мэндийн үйлчлэг авсан бол заавал төлбөрөө төлнө. Мэдээж энийхээ цаагуур эрүүл мэндийн салбар нь хөгжиж явах боломж нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За, яралтай тусламжийн засаг. За, би ингээд нөгөө нэг жоохон дундуур ярих юм эхлээд асуучлаа гэдэг шиг. Ер нь одоо манай яралтай тусламжийн тасаг те. Яралтай тусламжийн үйлчилгээ одоо чанар хүртээмж ер нь хэр юм бэ? Одоо яг тэнд те өвчтөн хүн үйлчлүүлэгч орлоо гэж бодоход тэрийг анхаа шатн дээр нь онцлох ч гэдэг юм уу те. Үслэг хийгээд ингээд дараа чин шат руу явуулах нь одоо олон улстай харьцуулахад манайх те ямар хуу шатанд явж идэг юм болоо л гэж. Яг манай орчин үеийн яралтай тусламжлахоор 2012 онд үүсгэн байгуулагдсан. Энийг болохоор манай одоо тасгийн эрх залтан сүх гэдэг эмч маань үүсгэн байгуулсан. Тэгээд түүнээс хойш аль болох ингээл олон улсын жишгт ингээл төхүүлгээл яваад байгаа гэсэн үг. За бид нар яг л ингээд хүмүүст олон улстай адилхан ирэмбэлж гин шинжилгээг нь 24 цагаар авч гин лаборатори дүр шинжилгээг 24 цагаар ажиллаж гин шаардлагатай бол дуранг 24 цагаар дуудаж гин тусламж үйлчилгээг авч гин. Гэхдээ энэ болгон дээр өөрсдөө шалгууртай гэсэн үг. Тэрнээс бол би ингээд ходоод өвдөд эсвэл нэг удаа тусдаа бөөлжлөө гэж шууд ходоодны дуранг дууддаг юм бол байхгүй гэсэн. Энд чи өөрөө тодорхой шалгууртай тэг хизээ дуудах уу энэ ч бас шөнө өрөөнд цагаар дуудаж байгаа эмнэлгийн машин явуулж байгаа. Тэгээд энд сувилагч тэгээд тэр юуны хариуцлагын хүн гээд ингээд баг дуудаж байгаа тий. Ингээд 3 хүнийг дуудаж байгаа. Нөгөө хүний чинь илүү цагийн ажил гэдэг бүх юм. Тэнгүүд хүмүүс болохоор юу гэж ойлгох вэ гэхээр яагаад одоо дурандахгүй байгаа юм? Яагаад одоо шинжилгээ авахгүй байгаа юм гэдэг. Энэ хүн чи яагаад одоо хүртэл ингэ байхгүй байгаа ч гэдэг юм уу тий. Яагаад ажлын байр дээр байдгүй. Яагаад танах шууд ингэ дуудчих болтой юм гэдэг. Энэ бол ч өөрөө шалгууртай. Цаана ингэ төсөв санхүү бас явж идэг тий. За тэгээд бид нар яг олон улсад юу хийдгүү яг тэрийг л хийх гэж зорж байгаа гэсэн үг. Яг л стандарт журмынхан дагуу. Тэгээд зарим нэг төсөв санхүүгээс болоод зарим юм нь л жоохон хоцрогдолтой байгаа нь үнэ. Тий жишээ нь одоо олон улсад болохоор яадаг гэхээр хүн ингээд харвчлаа гэхэд маш богино хугацаанд толгойн компьютерийг хийгээд тэгээд тэр толгойн компьютер дээр нь асуудал байх юм шууд альтплазаг эхлүүлчих юм уу те. Тэгтэл ингээд нөгөө анх их дуудлага өгсөн цагаасаа эхлүүлээл нөгөө 103-ийн хүлээгдэл тэгээд 103-аас эмнэлэг дээр ирнэ. Энээс ахуулаад нөгөө цагандаа амжихгүй юу гэдгийг шалтгаалаад яг олон улсаас жоохон хоцрогдох байдал байгаа. Тэгээд дээрээс нь зөвхөн 1 2 3 дугаар эмнэлэг нь зүрхний ангиографи аппараттай бусдын дүүргийн эмнэлгүүд нь болохоор тийм байхгүй гэдэг ч юм уу те. Энээсээ болоод дүүргийн эмнэлгүүд нь яг олон улстай хүрч чаддаг ч яг улсын лавлгаа шатлалын эмнэлгүүд нь бол тэр тусламжийг үзүүлдэг гэсэн үг. За олон улсаас бас нэг ялгаатай юм болохоор манайх тийм центр байдаггүй. Одоо олон улсад болохоор ямар ч өвчтөй хүн шууд яарал тусламжийн засаг дээр очиод тусламж үйлчилгээ авахд болно шүү дээ. Тэгэхээр чи нэгдүгээр нь болохоор жишээ нь эмэгтэйчүүдийн эмч байдаггүй. Гэмтэл авах юм бол томоохон гэмтлүүд бол заавал гэмтлийн эмнэлэгтээ тусламжийг үзүүлнэ.
За дээрэс нь халдвар төвчин байх юм бол халдвар төвчин судлалын үндэсний төвдөр үзүүлнэ. Сэтгцийн асуудалтай тий анханасаа нөгөө тусдаа өгчсөн болохоор тэр нь жоохон ингээд ард ирд жоохон төвг болоод идэв. Одоо чи ингээ үзээл за энэ бол эмэгтэйчүүдийн асуудалтай байна гэл эмэгтэйчүүдийн имлэг рүү явуулаа тий. Эсвэл одоо ингээл дүүргийн имлэг дээр утсан дүүргийн имлэг энэ ингээд хэвлийн өвдөлтөй нам эцэслийн асуудал шийдвэрлэх шаардлагатай байна гэнгүүт нэгдүгээр имлэг рүү явуулдаг. Нэгдүгээр имлэг нь болохоор үзээл энэ хүн дээр эмэгтэйчүүдийн асуудал байна. Эмэгтэйчүүд рүү явуулна гэнгүүт ард ирд бухимдаж тийм байна. Ингээ нэг хүнийг ингээ 2 3 газар руу явуулчихаар бухимдаж эхэлдэг гэсэн. Тийм байна. Тий. Бид нэр айлуулах энийг л багасгах гал тэгээд тэнд нэгэ тусламжийн зүйлчий тэгээд зөв чиглүүлээд өгчий гэдэг боловч хүмүүс болохоор юу гэдэг вэ гэхээр яг ирсэн газраа л хэвдэх сонирхолтой байдаг. Тэгтэл энэ ч өөрөө даатгалаасаа болон дээрэс нь бүх хүн ингээд дуртай газар очиж хэвтээд байх юм бол жишээ нь одоо ингээд нэгдүгээр имлэгийн юу сайн гэдгийг тий тэр тасаг руу ингээд бүх хүмүүс шуурах байхгүй. Тэгтэл нөгөө даатгалын тогтолцоо ч юм болохоор танах тэдэн 100 хүн үзэх ёстой, тэдэн мянган хүн үзэх ёстой тий лимит тогтоож байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр чин тэр чин зөвхөн тэр имлэг бүгдийг ингээд бас үзүүлж чадахгүй нэгт. Хоёр дэх юм бол бусад имлүүд нь гэсэндээ адилхан хөгжих шаардлагатай тий. А хэрвээ чөлөөт эдийн засаг байсан бол өөр шүү дээ. Нэгдүгээр имлэг сайн байна гэх юм бол нэгдүгээр имлэг өөрчлөлтөд татж аваад тэгэнгүүт 3 дугаар имлэг өөрчлөлтөөл ингээд ирдэг ч юм уу тий. Ингээд чөлөөт эдийн засгаар л ингээд явж боломжтой. Тэгтэл манайх ч өөрөө тэр нь хязгаарлагдсан бол болохоор аль алийг ингээд тэгштгэхийн тулд харьяал гэдэг зүйлийг тогтооход үзсэн. Тэгээ одоо ингээд төвийн бүсийн 7 аймаг баруун бүсийг болохоор 3 дугаар имлэг, зүүн бүсийг болохоор 2 дугаар имлэг гэдэг ч юм уу. Ингээд хуваагаад өгсөн болохоор хэвтэх асуудлаа харьяалын дагуу шийднэ гэхээр хүмүүс бухимдаад идэг. Тиймэрхүү асуудал байна. Тэрнээс бол яг олон улсын жишгийн дагуу бол ажиллах гэж хичээж байгаа. Яг тэрнээс дагуу ажиллах гад хүн хүч тэр болгоныг сургаад явж байгаа гэсэн. Хүний нөөцийн хувьд ер нь манай эмчнэр яралтай тусламжийн засаг дээр ажиллаж байгаа эмчнэрийн хувьд те ер нь хэр чадвартай мэдлэг өндөр те тийм хүмүүс байдаг юм болоо ер нь хүртээмж бас нэг хүний нөөцийн те одоо хүртээмж нь бас хэрэг тийм те. Одоо яг хүний нөөцийн хувьд гэх юм бол яралтай тусламжийн эмч гэх юм бол Монгол улсад нэг 180 орчим л байна. Энэ айгу бага тоо. Тэгээд 1 2 3 дугаар имлэг, цэргийн төв имлэг, за Монгол, Япон гэд төрийн засгаач хүмүүс ингээд лавлгаа шатлалын имлэгүүд бол яг ингээ яалтаа санжийн эмчээр хангагдсан. Тэгтэл дүүргийн имлэг дээр за хаан бол дүүргийн нэгдсэн имлэг бол хангагдсан. Бусад Баянгол дүүргийн нэгдсэн имлэг бас хангагдсан. Бусад нь бол дандаа ингээд ганц хоёр хэмж байгаа. Яалтаа санжийн эмч. Бусад нь болохоор дотрийн эмч гэдэг юм уу эсвэл шууд ерөнхий мэргэжил 6 жилээ төгсөөд гарсан эмчнэр бид ерөнхий мэргэжил анагаах ухаан гэдэг байгаа шүү дээ. Ерөнхий мэргэжил анагаах ухааны эмчнэр байт юм. Тэгээд аймагуд нь бас бүрөө хангагдаг байгаа. 2 3 аймаг яг бүрэн үүсэд хангагдсан болохос. Тэгээд 2018 9 20 онд бол айгүй их резидент орж ирж исэн. Тэгээд тэрнээс хойш нөгөө хүмүүс ачаал нь их юм байна. Тэгээд бусад эмчнэртэй харьцуулах юм бол цалин ерөөсөө ямарч давуу тал байхгүй. Тэгээд нөгөө яг галын шугам дээр болохоор ард иргэдийн жоохон бухимдал байдаг. Тэрнээс болоод нөгөө хүмүүс ингээд загнах тий стресс айгүй их байдаг. Тэгээд дээрээс нь 24 цаг нойргүй байна гэдэг шалтгаануудын улмаас тэгээд ер нь бол сүүлийн жилүүд бол эрс цөөрцөн гэсэн үг. Ковидын нөгөө цар тахлын үе чинь баг нөгөө нураг нь авцсан юм шүү дээ. Ер нь бол баг тийм. Тэр тухайн үед сурч ирсэн резидентүүдийн тий. Тэгээ одоо нөгөө нэг яралтай тусламжийн засаг дээр ингээд ажиллах үед хамгийн их магадгүй одоо шантрах тий урам хуглах одоо энэ нөхцөл байдал нь ер нь юу вэ? Ер нь бид нэг судалгаа хийж үзсэн. За ажлаас хашрах хам шинж нь юу вэ наа гэд. Тэгтэл ингээд ерөөсө 100 хүн үднээс болоод хаширж байгаа хүн ерөөсө байхгүй байгаа юм. Тэнгүүд л ингээд 100-ны асуудал шийдлээ гэхээр ингээд бараг л цоглог бол яваад байдаг. Тэгтэл юунаас болоод хаширна гэхээр нөгөө хил ам. За тэгтэл над дээр нэг тохиолдсон явдал. Хүнийг үзээд тэгээд ингээд өвчнийг харахаар нэг хэвтүүлчмээр санагдаа шинжилгээнүүдийн ингээ харахаар ингээд хэвтэх боломжгүй нөгөө юу хүрээгүй тэг шалгуур тийм хүрээгүй тэнгууд нь өөрөө хөөцөлдөж явж байгаа за энэ үнийг ингээ хэвтүүлээд өгөөч гэгээд тэгээ бас нэг найз нөхдөөрөө ингээ яриад хэвтүүлсэн чинь яас удаан хэвтүүлт юм гэдэг. Тэнгууд би юу гэж бодох вэ гэхээр за яаш ингэдэг юм чи би дараагийн удаа бол угаасаа л тэгэндээ тэгэхээр би зүгээр л хийх ёстой юм хий тэгээд би журмынхаа дагуу ажиллая л гэдэг.
Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн ингээд сэтгэлгүй гэдэг үг эндээс эхлээ гардаг байхгүй. Тий. Тэгтэл ингээд миний сэтгэлийг хизээ үгүй болгосон гэхээр өмнөх үйлчлүүлэгч нь үгүй болгоцсон. Тий. Тэгэнгүүт ингээд хүн ингээд ороод ирлээ үзээд за та одоо ингэх юм байна, ийм ингэх юм байна. Асуудал нь ийм байна. Тэгээ та хэдд ийм боломжууд байна. Тэгтээ та хэд бол одоо бол ингээ хэвтэх боломжгүй юм байна. Гэхээр хүмүүс болохоор хэвтүүлэхгүй байсан бол тэгвэл яах гэж хангалтаас нь үзсэн. Зүгээр үүднээс тэр хэвтүүлэх газарлаа явуулахгүй байсан. Тэгтэл одоо бид нэр ингээд дүүргийн эмнэлэг рүү явуулах нөгөө дүүргийн эмнэлэг дээр маань 24 цагаар ажилдаг дүүсэн штохоо байна уугүй юу? Бидний авч байгаа зарим шинжилгээ тэнд авахдахгүй юу гэд. Уул нь ингээд оншин тодруулж өгөөд ингээд за ийм эмчилгээ хийгдэх юм байна. Энийг ингээд нэгдүгээр нь чигцээ адилхан дүүргийн эмнэлэг тэгц адил баггүй. Тэнгүүд хүмүүс болохоор тэгвэл яах гэж байсан. Хэвтүүлэхгүй байсан юм бол шууд дүүр рүү явуулчих байсан гэдэг асуудал маш их гардаг. Тий. Тэгээ бол яалтаас нь жажин тасгаар ирсэн хүн болгон хэвтээдэх асуудал биш. Энд ч угаасаа нэг нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн 20% л хэвтдэг байхгүй. Тэгээд 80% нь болохоор 80%-ийн 30% нь эмчилгээ аваад явна. Үлдсэн болохоор дандаа зөвлөгөө аваад амбалтаараа асууж иддэг. Хүмүүс нөгөө нэг тусал залгацгаар л гоё болчих юм шиг бодоол тариа хичээр нэг эмчилгээ хийсэн юм шиг болчиход иддэг. Тэгтэл чинь бид нар тэнд оншин тодруулаад уулын асуудлын шийдэд өгч байгаа юм. Тэгээд зөв чиглэлд өгч. Энэ ингэж үзүүлээрээ. Ингээд асуудал чинь шийдэгдэнэ. Ийм эмчээс очиод зөвлөгөө аваарай гэд. Олон улстай ч гэсэндээ бол ингэдэг. Тий. Тэгтэл хүмүүс маань болохоор яг л орж ирээл хэвтгийг л боддог гэсэн үг. Гэтэ бүгд бол тийм биш. Зарим нь бол яг хаа тий. Одоо ийм байна гэнгүүт ярилцсан тэгээд ар гэртэйгээ зөвшөлдсөн. Ер нь ар гэртэй айгуу сайн ярих юм бол ар гэр нь л шийдвэрээ гаргадаг та. Яралтай тусламжийн засаг дээр ирчээд одоо ямар нэг эмчилгээ авлаа гэж бодоход ар гэрийн зүгээс одоо тухайн асуудлыг нь хүлээн зөвшөөрдөг ч юм уу ийм тохиолдол байх уу? Одоо эмчтэй санал зурлагдаг ч юм уу? Тийм байдаг бах тийм. Тий. Ялангуяа нэг хэвтэх асуудал, буцаах асуудал дээр бол айгуу зөвлөлт. За яг хөө зарим нэг шинжилгээнд дээр яхаараа манай хүн юм бит ийм байх ёсгүй гэдэг. Жишээ нэг өөрсдийнх нь буруугаас болсон ч юм уу эсвэл архины шалтгаантай байна гэж асуудал гаргаад ирэхээр л яхаараа тэгдэйн та нар бодлоо дандаа гэдэг л. Тиймэрхүү асуудал байна. Ер нь яралтай тусламжаар ямар шалтгаантай хүмүүс ирдэг юм бэ? Одоо ихэвчлэндээ. Ихэвчлэндээ бол нэг хэвлийн өвдөлт, тэгэл бөөр шисний замын халдвар, за тэгэл уушгины хатгалгаа, зүрх судасны өвчин, артерийн даралт, ихсэлт гэдэг нэрдэг. Тэгээ энийг ингээ хараад үзээдэх юм бол ихэвчлэн дандаа өөрсдийнх нь одоо одоо ингээл дөнгөж хавар болж штэ тэ тэнгууд чинь л хувцаа нэмгэлч гисэн нөгөө манай хуучны хүмүүс хэлдгээр ганган үхэ хавар намартай гэдэг тэ тэнгууд нөгөө нэмгэн хувцтай явж байгаа даарч хөрөөд тэгээд өрөвсөлттэй болчихсон уул нээс сэргийлэх боломжтой штэ. Тэгээд дээрээс нь нөгөө мэдээж энэ хол болохгүй дээ гэж бодсоор байтал за яг өчтөр өрөөний хоолыг өглөө хаалгаж идэх хүмүүс бол олон байна. Тэгтэл чинь тэгэл тэрийг ингээл байлгаж байгаа бол орой дахиад идчихдэг ч юм уу. Эсвэл нөгөө тостой хоолны араас битгий хүүт юм уугаараа битгий хайр тар суугаараа гэдэг чинь тэрийг хэрглэжэл тэгэл яг ходоод гэдсэн өвдөд байна гэдэг. Тиймэрхүү асуудлууд байна. Тэгээд бас нэг хэцүү юм байт нэрэ. Яг сая санчлаа. Нөгөө хүмүүс эмчийг айгүй их төөрөгдүүлдэг. Орж ирэнгүүтэл л ингээл танд ямар зөөр байна гэхээр л ингээл уул нь хөвлөгээр өвдөд байна. Тэгэл огүйл бүлжээд байна гэж хэлчихвэл бид ингээл за ийм өвчин байх. Илүү хугацаанд асуудлыг шийдэх гэдэг шүү дээ. Дараа чи арга хэмжээгээ. Ийм өвчин байх боломжтой юм байна. Тэгэхээр ийм шинжилгээ авъя. Ингэж тодруулж үзье. Энэ шинжилгээнд ийм асуудалтай бол дахиад ингэж лавлж үзье ч гэдэг юм те. Тэгтэл яадгүй гэхээр миний хотод өвддөг. Би хотоодны юм үүдий. Тэгээд ингээд хотоод л өвдчих шиг боллоо. Эсвэл миний нойр болчихоо өвддөг. Өчтөр нэг жоохон болохгүй болцсон чинь нойр болчихлоо өвдчих шиг. Ингээд хилэнгүүд нөгөө эмч маань төөрөөд эхэлдэг. Үнэхээр нойр болчихоо юм шиг байна. Хүн нөгөө худлуугийг 1000 лэр үнэн болдог гэдэг шиг яг ингээд төөрөөд эхэлдэг. Тэгээд төөрчгөр яг нөгөө онцтор алдаа гарна. Тэгээд миний тохиолдож байгаа тийм тохиолдол байна. Нөгөө хүнийг ингээд үзээж басан чинь яг л нойр болчихоо юм шиг. Тэгээд нөгөө хүн маань гэсэн нойр болчихоо үүддэг гэл тэгэнгүүт нь нөгөө мис таслын өвчин байхгүй л бид нэр өвчнгийн намд ачдаг. Мис таслын өвчин байхаар ч нөгөө өвчнгийн намдаж болдоггүй байхгүй. Яг тэр мис таслын эмч ирээд үзнэ. Тэгээ юм үнэхээр мис таслын өвчин маань энийг авъя гэх юм бол авдаг. Тэгтэл өвчнгийн намдаж нөгөө шинж тэмдэг бүдэг болчихоор
ажиглын эсвэл одоо маргааш Тэнд амталтаар илүү хугацаа алдах хугацаа алдах нөхцөл. Тэгтэл нөгөө хүмүүс маань ингээл би панкреатиттай, гүн нойруулчгаа өвддөг, архаг нойруулчгаа өрсөлтэй гэнгүүт за энэ хүн тэгэхээр ингээд хэрлийн дээдсгэр өвдөлттэй мэд тэгэхээр энэ өвчнгийн намд ачиж ингээд өвчнгийн намд ангууд л нөгөө чинь сайхан болж штэ. Тэгэл жоох имжлэг ингүүт энэ чи би гоё илчлээ. Тэгэл тэгээ шинжилгээнд дээр нөөцөлтэй юм очихгүй эрээг болохоор буцаадсан чинь нөгөөх нь болохоор маргааш нь мухар болгон өрсөлт болоод ирэх юм. Тийм хөтөх тохиолдол байна. Тэр болгонд чинь бид нар тэр чинь үзлэгээ бүтэн үзлэг хийгээд юу аажиж заримдаа ингээд алдах үе байна, ондох үе байна тиймэрхүү бас ингээд төөрөгдөх юмнууд гардаг гэсэн. Тийм. Нөгөө зарим хүмүүс би ажиглаад хахад ингээд нөгөө өөрийнхөө зовёрыг нөгөө албаар нуудаг тохиолдол бас байдаг юм билээ шүү дээ. Эмчид энэ одоо энэ үйлдэлийг хэлчих юм бол би яг өөрөө буруудах гэдэг ч гэж айдаг ч юм уу мэдгүй. Би харж байгаад тэгдэг юм шиг санагдаад байсан. Айд юм уу? Эсвэл одоо яг тулгандаа тэгдэг юм уу? Яг ингээд яалт дотор орж ирээд асуумж аваад ингэнгүүт би ийм зовёртой тэгээд ийм юмнаас болсон гэл тэнгүүт яг ингээд тасаг дээр гараад тэнгүүт тасгийн эмч чинь одоо баг 1 цаг 2 цаг ингээд тухунтэй стор нэг ярилцсан шүү дээ. Тэнгүүт нөгөө хүмүүс чинь арай нэг хөвтчихлээ гэж бодохоор тайвширдаг юм уу? Яг ингээд нөгөө нэмэлт асуумжуудыг хэлээд эхэлдэг байхгүй. Тэнгүүт залгаал тамирын юм чинь тийм гэж штэ ингээд үгүй надад тэгж хэлээгүй штэ гэл. Үгүй сая тэгж юм гэл. Тэнгүүт ингээд оншин нөөрлөд явах ч юм уу тийм их асуудал байна. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол өөрийнхөө биеийн яг зовёрыг өмнөх юмтайгаа холилгүйгээр хэлэх нь чухал ахна шүү дээ. Тэгэхгүй ингээд ирээл 103 ирсэн 103 эмч ирсэн чинь дадаа тэр 103 эмч ирээд ямар үслэг хийсэн бид ч огт хамаагүй шүү дээ. 103-аас үйлчлэг авсан юм байна. Одоо танд яг ямар зөвөр байна? Хизэнээс эхэлсэн, яаж эхэлсэн гэд. Тэгээд танд өмнөх ямар зөвөр байсан гэ яг ингээд бидний дагуу ингээд бас хариулж зүгээр идэг. Баярлалаа. Одоо нөгөө манайхан ч нөгөө үзүр үйлчлэгээ үзэх соёл гэдэг шиг хэмлэгээр үйлчлүүлэх бас соёлд суралцахгүй бол бас болохгүй байх нь аль алиндаа тий. Ер нь одоо ингээд яралтай тусламжнаас мэдээж одоо ярил энд одоо нөгөө стресстэй, бухимдалтай тий хэцүү юм их байгаа л да. Таны хувьд бас гоё юм нь юу? Мэдээж одоо яралтай тусламжийн тасаг гэдэг бол таны гар дээр хүн амьдрчиж болох нь тий. Одоо өөр буруу тийш эргээд явчих болох нь тий. Ийм одоо нөгөө тийм олон төвчний л үйлдэл тэнд одоо өрнөх гээд байна шүү дээ тий. Хамгийн гоё юм нь ерөөсөө тэр зүг сэргэх. Яг ингээл зүг зогсон дээр яг ажиллаад хамаг юм хийгээл тэгэл зүг сэргэх бол нөгөө арг гэрн ингээд айгүйх баялж байгаа ингээд нүдэн дээр нь харагддаг. Яг тэр үед ингээд зүгээр л тэр зүг сэргэлээ гээл бид нэр өөртөө хоорондоо ярьж байгаа шүү дээ. Тэр л айгүй хамгийн гоё. Яагаад тэгэхээр бас нэг хайртай үнийг алдчихгүй шиг тий. Тухайн өдөр нэг хичээгээд багаараа ажиллаа тусламжийг үзүүлээд тэгээ амжилттай болсонд айгүй баярлдаг. За тэгээд магадгүй ингээд бид нэр цаг 30 минут очих ноцтолтоод барахгүй байх тохиолдол. Тэр үед бол тэгэл за ингээд тавилан нэмсэмтэй энэс илүү бид нэр чадахгүй юм аа бид нэр яах вэ? Үннийг нь арга эрт нь хэлээ таа гэж боддог. Тэгээ ер нь бол яг амьдлал тусламж үзүүлж байгаа зүр зогсож байгаа тэр үеийг бол яг аргийнхын нүдэн дээр нөцөлдөг. Яг л одоо ийм болж шүү бид нэр ингэж хийж шүү гэх. Тэгээд зүрх сэргэх мүж зогсох мүжийн бүгдийг яг аргэр нь яг цуг харж идэг гэсэн үг. Тэгэхээр тэр нэг хамгийн баярлах мүж хамгийн одоо стресст орох үе бол тэр гэсэн үг. Сэтгэл зүйндээ доод одоо тий бүх зүйлийг мэдрээд ирч тий. Яг одоо яралтай тусламжийн засгийн эмч нарт ялангуяа энэ нөхцөл байдал бол одоо тий байнгын л одоо өрнөж байгаа үйл явдал байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо тухайлбал одоо таны хувьд яг тэр үед өөрийнхөө сэтгэл зүг тий яаж нөгөө тэнцвэртэй, тогтвортой байлгад юм бэ? Одоо жишээлбэл би ингээд таны яриаг сонсоход л баг миний нүдэнд нулимс зэлгэнж байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол яг тэр нөхцөл байдалд орох юм бол би бол амар тийм одоо сэтгэл зүйнтэй гүн юм зочролт ч юм уу тий нэг юмд орохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр эмч хүмүүс бол мэдээж энд бол бэлтгэгдсэн байдаг бах. Таны хувьд яаж одоо тэр эмоцод ордог вэ? Яг анхны 1-2 жилийнх бол айгүй хэцүү. Тий. Амар ингээл сэтгэл хөдлөл нь гарч ирнэ. Тэгээ одоо ингээд өөрөө одоо ингээд дүүнраа ч гэсэндээ ингээд харахаар яадаг вэхээр яг л нөгөөдөл чи ингээл нулимсд нь урсаал тий хүн ингээд тэр үнтэй бол явж хамаардаггүй шүү дээ. Тэгэхээр чи ингээд хүнийг зүрх зөксөж байгаа юм ингээл нулимс нь ингээд яаж байгаа юм. Одоо манай нэг
залуу юм чи яг бичлэг надад байдаг. Тэнгүүд яг ингээл нүлвсэн ингээл урсаал. Тэгэл би тийм хийцэн бол ингэсэн бол гэд. Үгүй чи чамд тийм боломж нь байхгүй юм чи одоо. Тий, биний хувьд бол яг стресс яаж даах вэ гэхээр ингээд нэг сайхан күнзгий амьсгаа аваад тэгээ яг ингээд байгаа юмыг байгаа үед нь орхиод дараагийн ингээд хүн рүү ордог гэсэн үг. Тэгэхгүй болохоор яадаг вэ гэхээр би одоо тэр одоо нэг гунигтай үе утал ч юм уу тий баярлсандаа болоод тэр сэтгэл хөдлөлөөс гарсан эмоцоо дараагийн өвчтөн дээр хадгалаад орох юм бол нөгөө өвчтөний маань онш ч юм уу эсвэл эмчилгээнд алдаа гарна гэсэн үг. Би гунцсан байж байгаад за иймэрхүү ч юм уу да гэдэг ч юм уу эсвэл хөөрөлцөн ингээд хатахта дутуу юм хардаг ч юм уу тиймэрхүү юм байдаг болохоор тэрийгээ тэгэл нэг сайхан гүнзгий амьсгаа авал тэгэл орхичдаг гэх юм уу. Тэр үеийн сэтгэл хөдлөл ерөөсөө л тэр яг нөгөө нэг амьд хэлсэн үеийн тусламж үйлчлэг үзүүлж байгаа яг тэр л өрөөнд л хоцорно л гэсэн үг байна. Тий, тэр өрөөнд л хоцорно гэсэн үг. Тэр сэтгэл зүй айгүй хэцүү. Тий, тэр сэтгэл зүй айгүй хэцүү. Тийм байна. Тэр айгүй хэцүү юм. Яалта тусламжийн засгийн эмчнэр үед нэр үнэхээр хэцүү юм. Би л тэгж анзаарсан. Ер нь хахад тий. Тэгээ хизээ ямар өвчтөд орж ирэх нь мэддэг. Тий. Та ингээл хоолойгоо хитсэн хүн орж ирж исэн, утгалуулж ирсэн хүн ч орж ирж исэн. Тий. Тэгэл зарим нь согтуу байна, эрүүл байна. Тэр болгонд ч өөрөө бухимдаад ижлэхгүй. Нөгөө согтуу хүн ч орж ирэл ингээл хараал хилээл хараагаад тах чинь тий. Би өөдөөсний ямар хараагаад болцсон ш. Яг ижил төвшөнд харьцах боломжгүй. Тий. Тэгэл наавна даржээ гэж аавал өөрөө жоохон бухимдж байгаа ш. Тэр чинь ингээл хамаа хинж ингээ хараагаадсан. Даржээ гэж аавал тэгэл нөгөө тусын тогтоодог ч юм уу. Тиймэрхүү арга хэмжээ авдаг гэсэн үг. Тэг яалтчгүй зарим нэг ингээд тусалж чадахгүй хүмүүс үнэхээр хэцүү. Тэгэл өндөр настай хэвдүүлчмээр байдаг. Тэгээ шалгуур нь үрдэггүй, ордер нь байдаггүй. Эмгэгч өөр хязгаарлалт мэтлэлж шүү дээ. Тэгэл аргитен сайн бол зал зөвлөгөө өгөл. Тэг юм байна тийм ээ зөвлөгөө. Та тийм үед одоо нөгөө тусдаа сэтгэл зүйч энтертэй уулздаг юм байх уу? Эмнэлэг дээр одоо тийм байх уу? Яг уу манад нэгдүгээр эмнэлгийн хувьд бол сэтгэл зүйч эмч байгаа. Ер нь бол бас сэтгцэн эмч гэсэн үг. Тэгээд яг уу очиод уулзвал нээлттэй л байгаа. Тэгтэл бид нар чинь нөгөө өглөө 8 цагт буух хэвээр. Тэгээ 8 цагт буугаад мэдээгээ өгөөд, дийлжээ хүлээлгэж өгөөд нөгөө одоо магадгүй 7 8 хүн аваад хонцсон байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ ингээд бие биедээ танилцуулаад тэр чинь нэг гайгүй хүлээлгэж өгч юм бол нөгөө юм чинь одоо миний ингээд мэдж байгаа бүх зүйлийг аваад үлдсэн гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр тэрнээс болоод нэг 9:30 10 цаг болдог ч юм уу. Тэгэнгүүт л эртгэн шиг харидаа л гэж боддог. Тэгээд ар гэрт манаас асуудал байна тий. Адилхан л амьдарч байгаа хүмүүс. Тэгээд ар гэрээс гадна гадуур бас нэг ажил хамжуулж байгаа ажлууд байна. Ерөөсөө л ингээл нэг 2 өдөр амардаг юм шиг боловч ингээл гэртээ очиод сайхан зургтайхаа өмнө будин дээр хичээдэг тохиолдол цөөхөн гэсэн үг тий. Тэгээ энэс гадна нөгөө нийгэмлэгийн ажил тий. Энэ салбарыг нэг хөгжүүлчих юмсан гэж зүтгэж байгаа ажил ингээл зөндөө юм өгдөг гэсэн. Жишээ нь би түрүүчи нэгд өдөр ээлжтэй байгаад 2 дахь өглөө бууж байгаа юм. Тэгэнгүүт одоо 8 сард COP17 гэдэг томоохон хэмжээний уулзалт болчихж байгаа. Тий 12,000 хүн орчим оролцсон гэдэг чинь тий. Тэнгүүд тэрний албан хаагчдыг анхны тусламжийн сургалтанд бэлтнэ гэж байгаа. Тэнгүүд манай нийгэмлэг хариуцж байгаа байхгүй. Эрүүл мэндийн яамнаас яваад тэнгүүд тэн дээр ингээд нийтдээ тухайн 2 дахь өдөр л гэх чинь 160 албан хаагчдыг сурах хэрэгтэй. Тэгэнгүүт тийшээ чи ингээ 10 эмчийг ингээд хуваарлаа явуулж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь өглөө ингээл 8 цагаас эхлээд оройн 6 цаг хүртэл үргэлжлэж байгаа. Тэнгүүд тэр юуны төлөө юм гэхээр тэр нэг ирсэн хүмүүстэй Монгол Улсын эрүүл мэндийн салбар тийм муу биш шүү. Хинч байсан хажууд нь байгаа хүн тусламжийг үзүүлдэг шүү. Ер нь бол нэг ийм мэт. Зүрх зогссон үед яг хажууд нь байгаа хүн тусламжийг үзүүлж чадахгүй бол тухайн хүний амьсыг аврах магадлал айгүй бага. Одоо магадгүй хоёлаа энд сууж байгаа 103 дууд л та тий. 103 одоо яг эсрэгдлийн зам дээр явж хагаад хоёлаа 103-ыг залгаад дуудлагаа өгөөд 103-аас нь тэр эмч рүү мэддээд эмч нь ингээд энэгээр нэг машин зогсоод наашаа ингээд лифтээр гарч ирэхэд л баг 4 минут зарцуулах. Энэ 4 минутанд л хажууд нь байгаа хүн тусламж үзүүлж чадаагүй бол тэгэл тэр хүн амь ордох магадлал маш буурчна гэсэн. Тэгэхээр бид нэр яадаг вэхээр дандаа хажууд нь байгаа хүмүүс нь
тусламж үзүүлэхийн тулд ард иргэд одоо бол тэр COP17 дээр бол цагдаа зэргийнхнийг сургаад байгаа байхгүй юу? Тэглэг чинь тэр чинь зөвхөн COP17-д зориулсан биш шүү дээ. Тэр COP17 дуусна. Тэр хүмүүсийн мэдлэг нь үлдэнэ. Уур чадвар нь үлдэнэ. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө цагдаа нар чинь энгийн иргэдтэй хамгийн ойрхон харьцсан тий. Цэргүүд ч юм бас инхээр нэг хажууд нь байгаа тусламж үзүүлэлт бас амар авах юм да гэд ингээд нэг иймэрхүү албан бус ажлууд бас их байдаг гэсэн үг тий. Миний яг асуу гэж бодож исэн асуултыг та яг өөрөө яг ингээд яриад эхэлчлээ. Би яг нөгөө яаралтай тусламж гэхээр яг нөгөө энгийн иргэд те яг энэ яаралтай тусламж анхны тусламжийг энгийн иргэд ер нь бас үзүүлж ээж те нэг нэгэндээ бас яг ингээд туслах гэдэг шүү дээ цаг алдахгүйгээр. Тэгэхээр иргэд маань өөрсдөө ч гэсэндээ анхны тусламжийн нөгөө мэдгэдэггүнтэй байх шаардлагатай юу гэж асуух гэж ирсэн. Энэ тал дээр бас ямар бодолтой байр суурьтай байдаг вэ гэж асуух гэж ирсэн. Яг та ярьж өглөө тий. Яг анхны тусламжийн талаар яг ингээл тусаалдчих юм бол ингээд иймэрхүү байдлаар тогтоондоо гэдэг мэдгэдэггүн бол байдаг. Тэгтэл яг ингээд зөв дарааллаа зөв химиг хийн гэдэг ч юм. Тиймэрхүү болохоор мэдлэг нь болохоор арай бага. Тэнгүүд ингээд анхны тусламжийн сургуульд ингээд олон янз байгаад байна. Тэгтэл тэр хүмүүс маань яг нэг мэдээллийг өгч ивэл зүгээр. Тэгтэл ингээд нэг хүн гарч ирээл ингэдгийг ингэж зааж өгвөл нөгөө нь ингэдгийг ингэж гарч ирээл тэгтэл ингэдгийг ингэж зааж өгвөл тэгтэл эн чинь өөрөө Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг гэдэг нийгэмлэгээс ингэж сургалтыг орноо. Ингэж багш нарыг бэлдэнэ. Сургагдсан багш нь болохоор ийм юм заанаа. Тэгээд яг Монгол улсад энэ зөвлөмжийг барина гэдэг ингээд заагаад өгсөн баг чинь стандартаар явах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр чи ингээд одоо яг тэр зөвлөмж нь гэхээр одоо ингээд Америкийн зүрхний нийгэмлэгийн холбоо гэж байна. Европын холбоо гэж байна. Азийн холбоо гэж байна. Амьлуулт тусламж холбоо гэж. Энэ болгон чи ингээд өөртөөхөө нутагт тааруулаад өөр их гаргачих. Тэгээ энэс чи харж агаад Монгол улсад бол энэ нь болох юм байна. Бид нар энийгээ дагнаа гэдээ бол ингээд гаргацсан. Тэгтэл чинь нэг хүн гарч ирээл өөр юм ингээд сурчлах гэдэг юм уу эсвэл яах гэдэг юм уу ингээд арай өөр юм яриад байдаг гэсэн үг. Тэгтэл уул нь чинь ингээд нэгдсэн удирдлагатай тий тэндээсээ ингээд тэр анхны тусламжийн сургалт эднэр байгаль явуулах юм бол нээлттэй. Одоо магадгүй ингээд та өөрөө ч гэсэндээ ингээд сураад одоо ингээд үнэмлэхийг аваад багшийнхаа үнэмлэхийг аваад ингээд зааж болно шүү дээ. Тэгтэл чин та болохоор яах ёстой вэ гэхээр ер нь иймэрхүү чиглэл биш үү гэд. Тэгээ ер нь агуулга нь адилхан. Тэгтээ хин сайн илтгэж чадчих, хин сайн сургалтыг орж чадчих. Тэр нь болохоор ингээд хөгжиж явчих шүү дээ. Тэгтэл чин болохоор ингээд жоох өөрөөрөө заагаад тэгээ зарим ингээд шууд ингээд Америкийн зүрхний нийгэмлэл ингэдэгэн шүү дээ. Тэгэхээр бид нэр шууд энийг ингээд оруулж ирээд энэ сургалтыг орж байгаа гэд. Тэгтэл тэр чинь бас Монгол улсад яаж явагдаж юм гэж бас ялгаатай бол явчихдаг. Энэ нэг удаа ганц хоёр удаа шүүмжилж үтсэн. Тэгээд ард иргэдийн юунд айгүйх өцсөн л дөө. Имлэгийн ажилчдын одоо бүгэлд шүү дээ. Тий. Чи мэддэг юм бол өөрөө заахгүй юу? Эсвэл чи одоо ингэ бусдыгаа дандаа ингэ доош нийлэмлээ гэдэг. Тэгээ ер нь бол зааз миний ярих бол ээлж болоогүй байгаа юм байна гэж бодоод тэгээ ер нь л тэнцэж оролцож хэлсэн. Уг нь бол ингээ яг нэг зөв мэдээлэлтэй ч юм уу тийм хүмүүс нөгөө дуурч ивэл уг нь зүгээр санагдаад идэх юм. Манай эмчнэр ч нэг тийм дуурдгуу төрлийн магадгүй дуурахгүй болох үндэслэл нь баг энэ баг тийм. Тий, нэгт тийм. Тэгээ хоёрт магадгүй нөгөө нийгэм хүлээн зөвшөөрөөгүй багт. Тий. Магадгүй 10 жилийн дараа намайг хүмүүс арай өөрөөр хардаг байж болно тий. Тэгээ одоо бол би ингээд энэ бол бацаа. Энэ бол ингэх баг ирэх байх. Одоо бол энэ дөнгөж төгссөн баг залуу эмч гэдэг байдлаар хүлээж аваад гэж магадгүй. Тий, тэгтэл чи яалтаа санагдчих чи өөр амар залуу салбар. Яагаад тэгэхээр ер нь бол нэг 40 хүрээд ирэхээр хонцтой болчдөг. Тий, нойрны асуудал яригдаад эхэлдэг. Одоо ингээл бүтэн нойргүй онцвол маргааш нь ингээл нэг унтаач юм шиг тэгээ унтыг ихээр унтаж чадахгүй гэд энээсээ болоод нөгөө яг миний практикт бол зөндөө 2-3 эмч байдаг юм аа. Нойрны юм ингээ ууж заавал унтдаг. Тэгэхээр чи нөгөө хүмүүс чи ажиллаж чадхаа болчихдог байхгүй юу? Нэгсэн дугаар нөгөө залуу насны ажил. Тий, залуу насны ажил. Тий. Тэгээ одоо ингээд таажсан өөр ингээд эмнэлгүүдээр явсан бол яалтаа санжийн тасгийн эмчээр дандаа ингээд залуучууд байгаа. Тэнгүүд нөгөө ард иргэд болохоор орж ирээд юу гэдэг вэ гэхээр дандаа нөгөө дадлагын хүмүүс гэж хараад байдаг. Тий. Намайг анх ингээд ажилд ордог байхад эмчигээ дуусчих гэдэг. Эмчигээ дуусчих. Тэр чи одоо 8 жилийн өмнөсөн шүү дээ. Тий. Одоо ажиллаад 8 жил болж байгаа. Тэг чин л одоо би өөрөө жоохон нойрны стресст орох гэдэг байгаа гэсэн.
гэсэн үг. Яг маргааш нь ингээл унтыг гэхэл унтчих чадахгүй. Тэгээд нойрны муучи гэж бодож байгаа боловч за арайч тий дараагийн удаа би өөрөө яаж унтах юм бэ гэж бодоод байгаа гэсэн. Тэгээд ингээд үс нь бууралтаад ирдэг. За бас тийм асуудалтай. Бас нэг юм ажлын нэг юм онцгой байгаа тийм. Тэгээд жоохон насны яваад ирэхээр хүмүүс ажилласаа гараад арай өөр юм хийдэг гэсэн үг. Ер нь ялтаасан жинс ер нь хөгшин ховор шүү. 40-оос дээш насны хүмүүс би бол бараг мэдгүй. Дандаа ихэнх нь 25-аас 35 насны залуучууд байгаа. Нэг идэр насны хүмүүс ах гэдэг тийм. Яралтай тусламжийн засаг гэдэг. Одоо ингээд эмчээр ажиллахад бас алдах юм ихтэй гэдэг юм байна. Тэ дуугаад хувь хүн талаас ингээ одоо тийм хувь хүн талаас тий одоо золиослох юм ихтэй гэх юм уу алдах нь ч удаа хайшаа чинь тий. Тэгэхээр та яагаад одоо яралтай тусламжийн засгийг сонгосон юм? Мэдээж энийг бол анхандаа мдээгүй ч юм уу орсон уу тий. Тий. Одоо мэдээд орлоо гэж тахад тий яагаад яралтай тусламжийн засгийг сонгосон юм? Мэдээж одоо эмч болох бас шалтгаан юу гэв тий. Өөрөө гоё тухай яриач тий. Яг эмч болох шалтгаан гэх юм бол нөгөө бүхий л хүмүүст бас нэг эцэг хэн зөвлөсөн гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан манай ээж навдаа зөвлөсөн, ихч зөвлөсөн. Тэгэл яг нөгөө олонний жишгээр хим биологийн хичээлтэй сайн байсан. Тэгээд яг улсын биологи олимпиадад хүрэл медаль аваад тэгээд тухайн үед чинь гоё юусэн. Нөгөө суралцах хугацааны юг төлбөрийг улсаас тань гэдэг байсан. Медаль авахар. Тэгээд дамгаахт ороод тэгээ ер нь бол үнгүй сурсан. Тэгээд тэрнийхээ ачийг хариулах гад ер нь бол өөрийнхөө 6 жил хичээсэн л дээ. Тэгээд хамгийн өөрийнхөө ингээ бүх чадлыг ингээ зориулчих тийм салбар юу байна гэж бодож явж хагаад тэгээд анх эхэлж мэс засал гэж бодоод мэс заслын резидентд орох гэж шалгалт өгсөн. Тэгээд тухайн жил бол резидент орж чадаагүй. Тэгээд тухайн жил болохоор нөгөө дөнгөж төгссөн хүн чинь зөвхөн өөрөх юм уу эсвэл 103-д ажилладаг байсан шүү дээ. Тэгээд 103 нийслэлийн төрийн цэцлэмжийн төвд ороод тэгээд тэнд бол нэг жил орчим ажиллаад за ер нь бол амт хэлсэн салбар бол айгүй гоё юм байна гэдэг. Тэгээд эрчим тэмцлэгээ болох уу, яралтай тусламжлах уу гэж хагаад яралтай тусламжлах айгүй гоё юм байна гэдэг. Тэгээд яралтай тусламжийн эмч болсон. Яралтай тусламжийн эмч болоод юм бол харамссан тохиолдол байдаггүй. Тим юмны эмч болчвол гоё байсан болоо та гэж нь бодож байгаагүй гэсэн үг. Хүмүүс ч юм болохоор нэг жоох ингээд санхүү талдаа ч юм уу те одоо жишээ нь гоо сах нэмсэл хийдэг бол ч юм уу эсвэл одоо хувийн ажиллаа хөөгөө явах юм бол айгу амжилттай байгаад байгаа шүү дээ. Тэр эднэр бодоод бол тэгж бол ороогүй. Тэгэл ялтаа тусламжийн эмч бол одоо үдийг 8 дахь жилдээ ажиллаж байна. Яралтай тусламжийн засагт 8 дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд бол яг одоо нөгөө дөнгөж орсон одоо тий одоо дөнгөж залуухан эмч биш дунд үеийнх нь эмч гэж баг явах юм уу? Баг. Тийм юм уу? Та дундаас арай дээшээ гэх юм уу? Бүрөө? Тий. За. Тий. Энд чинь нэг 15 жил ажиллаж байгаа эмч нар ховрол явж байгаа. Яг тасгийн хэрэглэгч нар бол одоо манай багш их чинь 50 эдтэй хүн байгаа. За 2 дугаар ангийн тасгийн хэрэглэгч, 3 дугаар ангийн тасгийн хэрэглэгч. Эднэр бол жоохон 40 гарцсан 50 орчим насны хүмүүс байгаа. Тий. Энэ хүмүүс болохоор нэг сардаа нэг ч юм уу 2 удаа за зарим нь бол нэг 3 удаа оноо явдаг. Бусд нь бол бүгд дандаа залуучууд байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бас дундаас дэшээ гэх юм уу? Тий. Би ч өөрөө яралтай тусламжийн 60 дахь эмч гэж явж байгаа. Тий. Тэгтэл чинь одоо 180 гэхээр чинь гой дээд 3-1-т орсон байгаа. Тэгээд 60 дахь эмчээс чинь зарим нь одоо ингээд ажиллаа солилцсон ч юм уу тийм хүмүүс байгаа гэсэн үг. Тий. Манай яралтай тусламжийн тасгийн те энэ одоо тусламж үйлчлэгийг илүү сайжруулахад танд бас юу өөрт чинь бас бодогдож явдаг вэ? Та бас одоо нэг өөр улс орны бас жишг харж үзсэн үү те? Би нодлон 50-нд орж исэн. Тэрний өмнө болохоор 25 гэсэн үг шүү дээ. 25-нд 3 сар хордлогын тусламж гээд 50-нд очиж сурч исэн. Тэрний өмнө болохоор 1 жил хятадын хүүхдийн хунаан мужийн хүүхдийн эмнэлэг дээр очиж 1 сар болж исэн. Тэрний өмнө болохоор Японд очиж исэн. Энэ хоёр нь болохоор 1 сарын богино хугацааных. Тэгэхэд бол яг л яралтай тусламж бол яг л иймэрхүү байдаг. Энэс давуу талтай нь юу вэ гэхээр одоо манайх чинь
таартай орж харсан бол нэг 11 ороос шүү дээ. Тэгтэл тэр 11 он тустай юм капсултай байдаг. Капсул гэхэр нэг юм өрөөтэй. Өрөөнд дотор ингээд нэг юм хоёр өвчтөн байдаг. Тэгээд гадна талд нь болохоор ингээд монитор нь байждаг. Тэгээд тэр хүмүүс заавал эмнэлэг твтэх албагүй. Тэр хүмүүс тэр яалтаа сумжийн тасд байж хагаад нэг бол дотрын засвар шилжин, нэг бол эсвэл мислаа тэндээ илгэчээд тэндээсээ гар авчихсан ч бол. Тий. Одоо магадгүй ингээл 3 хоногийн эмчилгээтэй хүмүүс үүдэж штэ. Тийм хүмүүс энэ төр бол дандаа яалтаа сумжийн тасаг тэр байлгаж хагаад тэгээд дандаа шийддэг гэсэн. Тий. Тэгээд эрчим тэмцлийн тасаг ерөөсөө яалтаа сумжаас хүн хөвтдөггүй. Эрчим тэмцлийн тасгаас хаанаас хүн хөвтдөг гэхээр нэг дандаа хагалгааны дараа хүндрэлүүд, хүн хагалгааны дараа хүмүүс энэ дандаа эрчим рүү шилждэг гэсэн. А яг тэр гаднаас ирж байгаа хүн хүмүүс нь болохоор яг яаралтаа тэр амтенсын хэсэгт нь байж байгаа. Яг л энэ л одоо Монголд дутуу юм. Тэрнээс бол одоо бид нэр манай багш 2019 онд фокус гээд нэвтрүүлсэн тэрэн ч гэсэндээ олон улсад байдаг. Одоо тэрийг нь суралцаад төгсөж байгаа эмч нар нь сураад гарч ийн. Тэгээд юунууд нь бүх эмнэлгүүд нь гэсэндээ яг одоо хэрэгжүүлж байна. Тэгээд тэр болохоор ингээд жакетаа хамтраад хүнд өвчтнийг шууд эхоогоор үнэлгээ хийдэг байхгүй. Онцлогоо ерөөсөө биш. Үнэлгээ хийдэг гэсэн үг. Энэ өвчтөн одоо ямар эмчилгээ энэ эмчилгээ хийгээд үр дүнтэй байна уу гэдэг талаар гэдэг юм уу. Зүрх нь одоо хэрсэн агшиж гин гэдэг юм уу тийм хөдлөр үнэлгээ хийдэг. Энийг хийхдээ болохоор нийтдээ 18 эхоог тэр төслөөр оруулж ирээд тэгээд энэ аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр тараасан. Манай эхо тэрний хажуудлал хамаагүй муу байхгүй. ТV багш тоглоомор гэдэг. Та одоо ингээд амар гоё эхо ирж ах чинь юун дээрээ тасаг дээрээ авчихгүй гэсэн чинь. Нэгийг авчихгүй гэдэг. Тийм нэгийг авчихгүй гэж багш ингээд бодж үзсэн аа. Нэрийг бас тийм шүү дээ. Би ч бас тэнийг гоё юм аа. Тийм. Тэгээд ингээд нөгөө эмнэлгүүд манд хор байхгүй байхгүй. Тэгэхэд манайх болохоор мууч гэсэндээ байгаа юм. Тэгтэл багш болохоор юу гэж бодсон гэхээр байхгүй газар нь яж бэжиг. Бид нар бол эндээ байгаа юм чинь. Энэ үгээр харч болно гэд тэгэж бодоод тэгээ ингээд юу яхан бол одоо баг 21 аймгийн ихэнхтэн дандаа тэр фокус гэдэг үнэлгээг бид нар хийж л байгаа гэсэн үг. Тэр нь олон улс гэсэндээ адилхан. Ийм ч ингээд чагнуураар чагнад штэ. Тэрнтэй адилхан яг тэр яхаг ингээд авч яваал байнга ингээд үзээд. Нөгөө өмнөх нэг юун дээр ундраа эмч үзүүлчихсэн штэ. Тэр чинь бол ерөөсөө яхаа харж байгаа биш зүгээр үнэлгээ яваад байгаа байхгүй тэр чинь. Яг л чагнуур шиг ашиглаад байна гэсэн үг. Би яг наадах юм бас яриулъя гэж бодчихсон. Одоо нөгөө нэг хүмүүс ингээл одоо магадгүй яралтаа дээр бүр тэгдэг биш магадгүй хүмүүс эмч ингээл одоо би энэ дээр нь дараал те хөвлөй дээр нь ингээл дараал энд өвдөж чинь энд зөөртэй байна уу гээл те тэгэл уушхын ингээл чагнуураар чагнаал те за одоо аманга хилээ гаргаад юу гэдгийг ингээл энд дэсэн зулгаагаал үцхийг л үзэлт гэж ойлгоод идэг штэ. А гэтэл таны ярьсан наадах ч юм болохоор илүү одоо тэр үслэгээ мэдээж хийн а тэрийг нь илүү одоо нөгөө нэг нотлоод байгаа ч гэдэг юм одоо юу гэж хэлмээр юм дээ тий. Тим юм болов гэж би хувьдаа хараад ойлгоодсэн байхгүй. Тэр талаар та нэг гоё ярьж өгч. Одоо бол ингээд яг мэдээж энэ бит үзлэг бол хийгдэж байгаа. Тэр аппаратаар үзээд байгаа нь болохоор ийм юм шүү гэдгийг нь тий хүмүүст зөв ойлголт өгөх талаас нь тий. За одоо тэр яг үзээд байгаа нь болохоор юу вэ гэхээр одоо магадгүй ингээд гэмтэлтэн орж ирлээ гэж бодъё тий. Тэгээ бид нэр хөвлөгийг нь дарахаар юу вэ гэхээр өө энэ хөвлийн өвдөлттэй байна гэдэг. Дотор нь юу байгааг мэдэхгүй. Тэгтэл бид нар шууд яхаа тавиад харлаа. Дөрвөн үндийг нь харлаа. Тэнд цус байна уу гэж харж. Энэгээр бид нар бас нэг хамгийн амжилттай хэрэгжиж байгаа нь болохоор юу вэ? Ингээд нэг ухаан алдаад байгаа нэг охтууд байдаг байхгүй юу? 23 настай, 24 настай. Тэгэнгүүт л нөгөө хүмүүс болохоор өө наа чин бараг л маягилж байгаа ингээд. Стри гэл. Тэгэнгүүт нөгөө охтууд чинь ингээд орж ирэл. Тэнгүү шууд яхаа тавиад үзсэн. Тэгэнгүүт яг бага арцын үнд шингэн байдаг. Тэгэл тэрийг хатгаж үзэл тэр нь цус гэх юм бол шууд энэ бол тест үзээд тестний ирэх бол 1000 орч ирүүлтэл ялдааглаа асуудал яригддаг л. Тэгтэл чинь бид нар тэрвээ тэр бидний одоо фокусгийн үнэлгээ байхгүй байх юм бол бид яах вэ гэхээр хэвлийг тэмдэж үзнэ. Энэ хэвлийн өвдөлттэй байна. Тэнгүүд хэвлийн өвдөлтийн маш олон өвчин байгаа. Эндээс ялгаа онцлох нь бол бид нар шинжилгээ авна. Шинжилгээ аваад нөгөө шинжилгээний чинь хариу нэг 40 минут цусны ерхий шинжилгээ болохоор 40 минут л. Биомын шинжилгээ болгоно 2 цагаас нэг 3 цаг болдог байхгүй. Тэгэнгүүт яах вэ гэхээр нөгөө 3 цагийн чи хүлээхтэл нөгөө хүн цус алдсаар л гэж. Тий. Тэгээ 3 цагийн дараа энэ ингээд яагаад цус нь багтчихв. Тэгээд яхаа таруулъя гэдэг яхаа тараал. За одоо ингээд яхаа тасан чинь цус байна. Одоо мэцэслийн эмч төвчл асуудлын шийдэхээр энэ айлтын 4 цаг өнгөрсөн байхгүй. Тэгэхээр энэ 4 цагийг тэр хүнд өвчтнүүдэд маш богинохон болгохын тулд тэр фокус гэдэг үнэлгээг ашиглаад гэсэн.
ялангуяа тэр гэмтэл орж ирдэг өвчтнүүдэд бол маш хэрэгтэй. Тэрийг бол ингээд дэлгэрүүлээд сургалтын ороод яваад байгаа гэсэн үг. Бид нар өөрсдөө сургалтын ороод тэгээд тэр төслийн хэрэгжүүлээд тийм байна. Одоо нэг хүмүүсийн дунд ямар яриа байдаг вэ гэхээр эмчнэр ерөөсөө бие үзлэг хийхэ болцсон. Тэгээл нэг аппаратаар авсан тий нэг юм төхөөрөмжөөр авсан шинжилгээний хариу харчаал за тгийгээ тэгдэг болцсон. Одооны эмчнэр муу гэд ингээд энэ дээрээс нь үндэслээд ингэж яриад байдаг байхгүй. тий тэгээ нөгөө нэг эхоны эмч ингээд эхо хараад явсан чинь тэр эмч чинь дэлгэц рүүгээ компьютергээ зурагт руугаа ширцээр хагаад тэгээд гаргацсан шүү дээ. Тиймэрхүү нөгөө хөгжилтэй тохиолдлууд байна. Тэр чи яг ясман дээр нотлон зураг санаа авах юу гэж байгаа юм. Тэрнээс л өмнөх шиг ингээд бид нэр одоо уламжлалтын эмчнэр бол ингээд суц бариад тий энэ хүнд ийм асуудал ингэж магадaltaж чаддаг. Бид нар бол тийм биш. Бид нар бол Европ хангахын гэрээ нотлон суурилсан. Энэ хүнд бод төслөгт ийм байна. Цусны шинжилгээнд ийм байна. Багажийн шинжилгээнд ийм байна. Нэмэлтээр ийм хийх шаардлагатай байна. Эднийг үндэслээд би ийм анш тавьж байна. Энэ дээрээ бид нэр ийм эмчилгээ хийнэ гэдэг. Ингэж гаргаж байгаа гэсэн. Тэгээ хүмүүс бас нэг ийм асуудал байдаг. Цусны шинжилгээ ингээд амбалтаараар өгөхөөр ингээд хариу нь маргааш гараа шүүхээр хаанзаагаа хүлээж авдаг. Яаралтайгаар өгөхөөр болохоор бараг 15 минутын дараа л хариучин гараагүй мүү гэдэг. Тэгтэл чин тэр цусны ерхий шинжилгээ чи өөрөө ингээд одоо ингээд өдөр амбалтаар давгсан шинжилгээ тэгэл ингээд яаралтайгаар шинжилгээ гэл маш их ачаалал байгаа шүү дээ. Тий тэнгууд чи ингээд нэг шинжилгээ бол 40 минут орж болдог. Тэгэнгүүт юуны шинжилгээ болохоор биохимийн шинжилгээ гэл одоо нөгөө элэг зүс бөөр хэрдсүүд гэл баган шинжилгээ шүү дээ. Тэр чинь болохоор биохимийн шинжилгээ гэж байна. Тэр нь болохоор нэг за үнэхээр хүнд өвчт маань энийг гэс хурдан уншаад өгөөрэй гэх юм бол гэс аваад бүх шинжилгээний урдуур нь оруулаад ингээд уншилж байгаа. Энэ нь болохоор нэг цаг 20 минут гэдэг. Тэгээд тэрнээс бид нэр шууд ингээд шинжилгээ аваад яалтаагаас явуулж байгаа нь 2-3 цаг 4 цаг болдог. Тэнгүүд хүмүүс яас их уддаг юм. Тэгтэл ингээд компьютер томограф гэж шинжилгээ хийж чинь тий. Тэнгүүд манай эмнэлэг дээр ингээд нөгөө ирэмбээсээ шалтгаалаад хүнд өвчт нөгөө бид нэр бас ирэм тогтоож явуулна шүү дээ. Тэнгүүд тэрнээс шалтгаалаад хэдэн цагийн дотор гарах уу гэдэг бас журам байна эмнэлэг дээр. Тэгтэл хүмүүс яадаг вэхээр ингээд гадуур хувийн эмнэлэг дээр хийдэг. Тэнгүүд 24-48 цагийн дараа хаан зазаагаа яваад гэдэг. Тэгсэн мэт яалтаа дээр орж ирэхээр компьютер жаргал ороогүй, компьютер жаргал болоогүй юу гэл. Тэд нар бас айгуу жоохон төвөгтэй байдаг юм. Уул нь ингээд хүнийг орж ирэхэд хэлж байгаа штэ. За шинжилгээч бол 2 цаг болно. Энэ хооронд ч бол хүн ингээ E20-ыг хэлчихье. За тэгээд дараагийн алхам нь болохоор бид нэр хэрэг компьютер шаардлагатай компьютер хийнэ. Компьютер хийсний дараа за компьютер жаргал ингээд 4-6 цаг болно шүү гэдэг тий. Тэгээ ингээ хэлэхээр эргээ гарч авчаад буцаад нөгөө арг ирнэ. Одоо нэг 2 хүн дагаж явуулсан шүү. Нөгөөд нь орж ирээ бүхэнд. Тэрийг би ерөөсөй ойлгохгүй. Уул нь хэлчихэд дээ тий. Тэгээд эн чинь ингээд шууд ямар тест биш дээ. Тэгээд шууд тэр дараа хариу наар гэж байхгүй шүү. Тэгээд яралтай тусламжийн тасгийн эмчийн зүгээс иргэдэд юуг одоо анхааруулах, сэрэмжлүүлэх те зөвлөх вэ? Хамгийн наадах нь бол яг би хэрвээ өвдөх юм бол аль эмнэлэгт очих вэ гэдгийг эхлээд мэдээд авчих. Тий. Чин ингээ хаалт дүүргийн хүн байлаа гэх чинь хаалт дүүргийн нэгдсэн эмнэлэг байна, эрүүл мэндийн төвгийн 2 багч. Тий. Тэгээ хороогороо шалтгаалаад 2 багч гэж. За тэгээ мис заслан олонгууд чинь эрүүл мэндийн төвийн мис заслан гран мед эмнэлэг дээр ч гэх юм. Ингээ 2 багч. Тэгээд 3 дугаар шатлал нь болохоор 1-р эмнэлэг дээр ч гэх юм. Тэгээ яг 1-р эмнэлэг дээр яг юу хийх юм гэхээр хаалт дүүргийн тэр эмнэлэг дээр хийх боломжгүй асуудлаа зөвлөх 1-р эмнэлэг дээр хийдэг. Тэрэндээ нөгөө лавлгаа шатлал гэж яваад. Тий, лавлгаа шатлал гэж яваад байгаа. Тэгтэл өчр нь тэр. Тэгтэл хүмүүс маань болохоор юу гэдэг вэ гэхээр одоо хаалт дүүргийн эмнэлэгчээд одоо дүүргийн эмнэлэгт эмчлэгдсэн ч адилхан 1-р эмнэлэгт эмчлэгдсэн ч адилхан өвчнүүд байна шүү дээ бас. Тий? Бид нэр оншин тогтоочлоо. Тий? Одоо магадгүй дүүргийн эмнэлэгт зарим эмнэлэгт бол компьютер байхгүй шүү дээ. Тэгэхэд бид нэг компьютероор за энэ бол бөөрийн өрөвсөл байна. Бөөрийн буглаа байхгүй байна. 1-р эмнэлэгт хийх шаардлага байна. Аль ч эмнэлэгт хэвцээ адилхан антибиотик эмчилгээ хийх шаардлагатай байна гэхээр тий. Тэгэхээр л нөгөө идүүцэд ирдэг гэсэн үг. Тий. Нэгт нь бол харьяаллаа мэдээд авчих. Тэгээд хизээ хаана үзэх үү гэдгийг мэдээд авчих. Тэгээд энэ нийслэлийн төрийн тусламжийг зөв газраа дуудаач гэж. Одоо айгуу сонь ингээл миний би халуураад байна гэсэн болгонд бол ингээл 103 дуудаад байдаг. Эсвэл миний хэвлэгээр өвдөд байна. Тэр 103 эмчтүүд яах юу ч чадахгүй шүү. Үсрээл өвчин намдах юм.
Тэгээ нөгөө эмч нь үзээд за та дүүргийнхаа юм эсвэл одоо ингээ харилцаахан дагуу яралтаагаар нь очиороо эсвэл амбалтаараа нь үзүүлээрэй гэхээр тээвэрлүүл хийгээд байдаг. Тэгтэл чин тэр чин тэгж тээвэрлэх гэсэн үг байхгүй. 103 эмчилгээ яах ёстой вэ гэхээр амтинсэн үед дотор ославаар зүрхний шигдээс тий тэр хүнийг одоо тэр тухайн байршлаас нь эмнэлэг рүү явж хахад эмчилгээ хийх шаардлагатай. Эсвэл тэр дунд хүний биеийн байдал муудах юм бол тухайн хүн тусламж үзүүлэх шаардлагатай. Үед л тэр 103 тээвэрлэх гэдэг юм. Одоо магадгүй ингээ хүүхд өндөр халуурч болно шүү дээ тий. Өндөр халуурсан хүүхд яах юм татна шүү дээ тий. Тэгэхээр чин 103 эмч яах вэ гэхээр тэр хүүхдийг үзээд халууныг буулгаад тэгээд тээвэрлж болно. Тэгтэл чинь ингээд хоолоо нүвдөөд халууралтын тийм өндөр биш хэмээр үлдээж болно шүү дээ. Тэгтээ тэр чинь үлдээж ин гэдэг чинь танаа зүгээрээ гэсэн үг биш. Тийм л өөртөө явж эмнэлэг үзүүлнэ л гэсэн. Тэнцэл тэнцэн бол яг тусламж бол шаардлагагүй байна л гэсэн үг байхгүй юу? Хэмжлэлийн юм нэг буруу ойлголт байдаг. Хэрвээ ингээд ирэх юм бол нөгөө 103 чинь дуудан багсаад байна. Тэгэх юм бол нөгөө зүрх зогссон хүн, тэр ухаангүй хүн, осол гэмтэл дээр чинь илүү хурдан очиод үйлчлэж гэсэн. Би өөрөө 103 төвчсөн байгаа энэ талаар аягүй сайн. Хөвтөх шаардлагагүй байна гэж яах юм бол тэр чинь ингээд ордерны асуудал байна. Дээрээс нь ингээд өөр одоо магадгүй ингээд үр хүсэл нэрэ бага ч юм уу тий. Эндээ ингээд имжлэг хийгээд амбалтаараар үзүүлээрэй гэд. Тэгээ үзүүлж болно. Тэгэхээр тэр эмчийнхэн тавьж байгаа шаардлага болон зөвлөгөөг дагаж байгаа гэж байна. Тэгээд нэг ийм хөтгөлт амар ингээл хил ам хийжсэн ингээл одоо та ингээ хараалан дагуу очиж хөвтөх ёстой гэхээр та нар хайхаар хөвтөл ингээл тэгжсэн аа ингээд бид нэр ингээл тухайн ингээд мэдээллийг харж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө өмнө оройдоо очихгүй. Маргааш нь очихгүй. Тэгснэ нөгөөдөр нь очиод хөвтцсэн байна. Дүүргийн дэвтэ очиод хөвтөрээ. Яг одоо л гэдээсэн хэрнээ тэгээд тиймэрхүү асуудал гардаг. Тэгээд хэрвээ яг одоо энэ нэмэлт очиод үзүүлээрэй гэж яах юм бол тэгэл тэрний дагаал очиод үзүүлж. Би нэг юм бас айгүй харамсаад идэв. Бид нар ч нөгөө төрсний дараах болон жирэмсийнхээс айгүй айдаг байхгүй юу? Тэгсэн тэр нэг төрсний дараах байсан. Тэгээд нөгөө хүн чинь ингээд за энэ хүн бол ингээд төрсний дараах шавхархан ингээд гарч дуусаагүй юу эсвэл үрвсцэн үү эмэгтэйчүүдийн асуудал байна гэд. Тэгээд эмнэлгийн машинаар хүргээд өгчий гэжсэн чинь эмнэлгийн машин юу атсан мэс цуснд явсан ч илүү өөр хүнд хүн өрөх гэж явсан ч илүү. Тэгээ 2 цаг хүлээхэд гэсэн байхгүй. Тэнгүүд нь ар гэрийн дуудаж оруулж ирнэ. За хоёр их налхас дээр очиод хөвтөх шаардлагатай байна. Их налхас очингууд чинь шууд авнаа. Угаасаа энэ юм шинжилгээнд ийм асуудал гарсан болохоор их налхас авчнаа. Тэгэхээр та нар ингээд очиж шууд хөвтчихээрэй гэсэн чинь заа гэсэн. Тэгээ та нарт машин байгаа гэсэн заа гэсэн. Тэг чи оройн 23 цаг ч тийм төвжлөө байхгүй. Тэгээ за та нар ингээд явчих уу гэсэн чинь заа гэд. Тэгээд нөгөөд чинь ингээд оройн шөнө 2 цагт ажиллаа хийж байхдаа ингээд нөгөөд чинь ингээд авсан төслийн зүйлсээр нь ороод харсан чинь нөгөөд очоогүй. Нөгөө эмнэлгүүдийн систем нэг учраас харагдаад байна уу танд тийм өөр эмнэлгээс үйлчлэг авч байгаа хэсэг. Аль эмнэлгээс үйлчлэг авсан бүгд харагдана. Тийм байна тий. Одоо би очиод би одоо нэг дээр нэгээс очиод одоо нэг 30 танараа 3 дугаар нэг дээр очиход яг л шууд 3 дугаар нэг дээр бүтгүүлсэн цагаас эхлээ шууд тусам үйлчлэг авсан харагдсан. Тэгэл нөгөө төрчин залгалаа. Шөнийн 2 цаг ч тийм. Тэгээ нөгөө хүмүүс ч юм бол ингээл орой 6 цагаас хойш битгий утсаар ярмээр гэдэг биднэрт бол тэр бол хамаач. Тэгэл тэгсэн чи яаваа гэд залгасан нөгч уцаа авдаг. Тэгээ маргааш өглөө нь бол байдаг. Тэгсэн чи өдөр 12 цагт очиж хөвтөж. Тэр чи өөр асуудалтай байхгүй төрс их гэдэг чи ямар эмзэг байдаг вэ? Хугацаа алдаж болохгүй тийм. Хугацаа алдаж болохгүй. Алгуурлаж болохгүй. Тэгэхээр бид нэр яг яаралтай одоо гэсэн бол одоо л очиод үзүүлж хичээлж. Тэгээд тэр тавьсан шаардлага тавьсан зөвлөгөөг нь дагч чаж гэж. За тэгээд хүмүүс ингээд тасаг руу орно тий. Бид нэр ингээ өвчний нүзээд шинжилгээ аваад хүлээж байгаа шүү дээ. Тэгээд бид нэр өвчний нүдэл гаргачаагүй байхгүй юу? Тэгэхэд ар гэр ингээл орж ирээл хажууд нь байгаад за нэг хүн ингээ хажууд нь байхад нөгөө хүмүүс ингээл байхад бол асуудгүй шүү дээ. Тэгэхэд нэг хүн ороод ирчихээр яадаг вөхөр дараа чи хүмүүс бүгдөө ороод ирж ар гэр. Тэгээ ингээ харахаар чи ингээд энд 10 хүн байгаа мó 20 хүн байгаа мó аль нь өвчтөн тий аль нь өвдөгөө мэддэхгүй болчих. Тэгээд бүгдөө адилхан гадуур уцтай. Энэ ч бас халдварын орчин шүү дээ тий. Имлэг гэдэг чинь өөрөө амар эрсдэлтэй орчин байхгүй. Би имлэг рүү орох болгонд бол ингээл хаанаас ямар нэм бактери вирус авах уу гэж бодож явах хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө хамгаалаад гараа хариуцчих хэрэгтэй. Маск зүчих хэрэгтэй. Тэр чинь өөрийгөө явж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд имлэгт ирсэн хүмүүс чинь дархлаа нунаад бие нь өвдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр та магадгүй өвдөөгүй ч бил.
гаднаас ингээд өөр ингээд ханиад том авчираад нөгөө хүн чинь өгчих юм бол нөгөө хүн чинь 2 3 хоногийн дараа би энэ гайгүй болж итэл нөгөө ханиад томооных нь нууц хугацаанд усаал нөгөө хүн чинь дахиад өөр юм гараад ирнэ. Тэр энэс хэрэглэл маска зүүчээ чи гараа хариуцах чаа чи гэхээр л бүх юм да тэрийг ханасаах юм ингээд. Тэгэнгүүт нөгөө имийн сав явж авахаас нь залхуурангууд нь нөхдүүд ядуу гэхээр үүдэндээ уулавч маск тавиал зараад эхлэнгүүт та нар яхаараа юу ад ашиг болт юм гээл. Тэнгүүдэн дэрийн болчингууд л бүх юм да тэгэлдэг ч. Бид нар бол нэг тийм амар уловч хүмс гэдэг зөвлөд байдаггүй. Яг хөө тэр уловч хүмс хүний ухамсарын асуудал гоо. Гадаа байгаа тоос шороо шавхаа тий. Ингээл ороод ирсэн чи имлийн ингээл цагаан шалтаа мөртлөө ингээл баахан шавхаа шороо тоосож ил хинийч дургу хүрнэ шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол уловч хүмс гэдэг. Тэгээ бол нь хамгийн гол нь тэр нэг маск зүгээд гараа хариуцах юм бол ядчих. Тий. Та өөрөө өвдөхгүй бусдад өвчин дараахгүй гэдэг юм. Ийм л дөрөв юм хийлвэл. Тэрнээс бол одоо нэгдүгээр имлэгт ирлээ ингээд харьяалан дагуулах таныг үзэхгүй байна гэдэг талаар би бол ярихгүй. Иргээр нь үзээд бид нэр шаардлагатай бол хэвтүүлэн шаардлагагүй бол буцаа. Тийм л асуудал юм гэсэн. Тэрнээс л яаралтай самжаар ирсэн хүн болгон хэвтээд Яралтай тусламжийн засгийн эмчийн онцлог ажлын нөхцөлгээд аягүй сайхан ярьлаа. Танд бас үнэхээр баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танд бас нөгөө хэлж амжаагүй те миний бас асууж чадаагүй юм байна уу? Тэгээд яг одоо ингээд яг яралтай тусламжийн эмчээр хэвийн нөхцөлд явдаг. Тэгтэл яг ингээ харахаар тэр чинь янз бүрийн юмтай таарж байгаа шүү дээ. Бид нэр одоо хүний компьютер руу хаж явж гин те тэгээд хэрвээ хүн тохмол бид нар компьютер дотор өөрөөсөө зогсож байгаа. Тэгтэл чи ингэнгүүт дүрс ажиллагааныхан хортой нөхцөл ордог юм л бид нэр ордоггүй. Бидний яаралтай дээр ингээ хүн төвчнөн дээр цус сэлгэж гин. Тэгтэл ингээд тустай ажилтдаг эмчт нар хүн нөхцөлд ордог юм л бид нэр ордоггүй. Бид нэр одоо ингээл шарах тий тустай ноцолж гин. Тэгтэл нөгөө мис заслынхан хортой нөхцөл ордог юм мад нэр ордоггүй. Тэгээ бид нэг ингээд 24 цаг нойргүй хоноод идэг. Тий тэгсэн мөртлөө ингээ хортой нөхцөлд ордог. Сан тэгээ ингээд нөгөө санал тавихаар нөгөө төсөв санхугасаа ч гэдэг юм мэдгүй хортой нөхцлөөс оруулж өгдөггүй. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө яаралтай тусламжийн эмч нарын одоо ингээд нийгмийн нөгөө юу гэдэг лээ? Нийгмийн баталгаа гэдэг лөө тий. Цалин хөлс тэр бол нэг жоох ингээд урамшуул олохгүй болохоор энийг одоо сонгох хүн байхгүй болж байна. Эргээд энийг сонгох хүн байхгүй болохоор эргээд нөгөө яаралтай тусламж дээр ажиллаж байгаа боловсон хүчин маань өөр газраас орж ирнэ гэсэн. Ерөнхий мэрэгжил ч юм уу эсвэл тий яг яаралтай тусламж эмчилж арай өөр байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тусламж үйлчлэгээр нь чинь доголдол гараад ирнэ гэсэн. Асуудлууд гараад ирнэ гэсэн. Нэг зарим нэг жишээнүүд яригдлээ тий. Яаралтай тусламжийн эмчийн асангуудаа өөрийн хоёр эмч авсан чинь нөгөө чинь асууралт гараад ирсэн чинь буцаага нөгөө хоёр эмчээ дуудсан ч гэдэг. Тийм их тохиол байдаг байхгүй. Тэгэхээр яг яалтай тусламжийн эмчт чи өөрийнхөө онцлог тохирсон. онцгой тусламж үзүүлсэн. Тий, онцгой тусламж үзүүлсэн. Тэрнээс бол би ингээд дотрын цагт орч ажиллаж чадахгүй шүү дээ. Би эмснэлс орч ажиллаж чадахгүй. Би яг л яалтай дээр л ажиллах гэсэн. Тэгэхээр яг тухайн мэрэгжлийн мэрэгчлэлээр нь ажиллаулаад өгөөч гэж. Тэгээд хэрвээ одоо ингээд яалтай тусламж ингээд баг тий хил хам ихтэй ачаал ихтэй гэдэг юм бол энийг тэгээд одоо тэр төсөв санхүү мөнгө урамшууллаар нь тэтгээд өгөх юм бол энэ чинь ингээд сонгох хүнийхэн тоо арай олон болчин тий. Ингээ олон болоод ирэнгүүт нь арай тийм жоохон бууруулдаг ч юм уу, тэнцвэржүүлдэг ч юм уу. Тиймэрхүү байлгадаггүй юм бол одоо яг яалтайг сонгож байгаа хүмүүс эрс багсаад ирэхээр бидний нөгөө хүний нөөц багасгаар бидний нөгөө сурсан юм тэр хүмүүс чадахгүй. Тэгэхээр нөгөө тусламж үйлчлэг алдагдаад эхэлнэ л гэсэн үг. Энэ тал дээр бол одоо анхаарал өгөөч гэж зөндөөл үеийн сайд нарт нь л уулна. Дамжуулдаг эмч нартай уулзахад нь хийлдэг. Тэгээ яг шийдэж байгаа юм л ерөөсөй байдаггүй. Адилхан цалигаа явдаг. Тэгээд бүтэн сарын 10 хоногийг 24 цагийг тэнд хонж өнгөрөөж байгаа шүү дээ. Мэдээж одоо эмчийн маань ярьсан энэ асуудлыг бол одоо бодлого тодорхойлдог тий бодлого шийдвэр гаргадаг энэ хүмүүс бол сонсох бах гэж найдаж байна. Тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд тий яралтай тусламжийн тасаг гэдэг бол ямар одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг газар вэ? Тэнд одоо үйлчлүүлж байгаа хүмүүс өөртөө бас ямар байх ёстой юм? Тухайн одоо нөхцөлд ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдтэй бас яаж харилцаж хандах ёстой вэ гэдгийг бас дор бүрнээ
одоо тунгаагаараа энэ ярилцлага ч гэсэндээ та бүхэнд бас нэгийг бодож хоёрыг тунгаах олон одоо агуулга энэ дунд бас шигтгсэн байгаа. Тэгэхээр подкастыг манаас бусдад түгээгээрээ өөртөө ч гэсэндээ анхааралтай сонсож нэрээ юм чи юу гэлээгээд бас нэг ийм одоо зөв ойлголт мэдээллээр одоо бас өөрийгөө цэмэглэрэй гэж хэлмээрэн ингээд гэгээр үлэнд подкастын хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж үзэж сонссон та бүхэндээ баярлалаа.